Долоон бор охтны үлгэр. Стэн цагт ах トゥ долоон бор охтон амьддаг байжээ. Алгын синээ газтай амьсанд нэг өдөр газтай натхын синээ сас олжээ. Ах トゥ долоороо цасаа илгэж байгаад цагаан синээ сас олжээ. Тэгээд түүнийг хамгийн баг атхан дүүдэд хадгалуул гинэ. Атхан дүү цагаан синээ сас ташиг долоосоо байгаад эцэгтэй. Тэгээд охтнууд яхаа мэдгүй сандаж ах トゥ зургуулаа атхан дүүгээ зоцоо байгаад гэмтээд зихжээ. Тэгээд охтнууд яхаа мэдгүй сандаж эцэстэн ламд оцгоо шийджээ. За хүүхдүүдээ ямар хэрэгээр явж байгаа юм бэ? Заалаа багшаа танаас нэг зүйл асуух гэж ирсэн. Асуу юу бас мөлөө хүүхдүүдээ? Бид ах トゥ долоороо амьдардаг юм ба. Өнөө алууд үхчихтэй. Алгын чимээ газтай юмсан. Яшиг дэлхийдээ юм бэ? Алгын чимээ газтай минь алгын чимээ зас болчлоо. Зөөлөд суугацтэй. Бид ах トゥ долоороо цасаа илгэсэн юм л та. Ажид долоод үхчихтэй. Цасаа илгэж байгаад шагаан чимээ шатас болсон. Божиг суугацтэй. Тэгээд цагаан чимээ шатас тондуудыг хадгалсан л та. Нэрг бол суугацтэй. Атун думай залуусаа дижчлээ. Мангас олог суугацтэй. Ах トゥ зургуулаа атун дүүгээ зодсоор агаад гимтээд гэлээ. Дэм болог суугацтэй. Та үжээд дуусчлаа ламда. Заавч чиглэл явъя. Лам тэндийг огт хайхасангүй. Ламаас ямар нэгэн хаяа дуулах байх гэж оцсон охтнуудын өмнө хойд лам гэдэгцэн юуч мэдгүй амьтан байдгийн байна гэж мэдээд эндэж нэг гимтэсэндээ ихэд гимсгчээд гинэ. Тэгээд энэ цагаас хоорондоо хэлэхгүй стенэт сайхан амьдцгаад гинэ.